Wish you weren't so far away. I wish that you could stay. За энэ үед болохоор нэлээд салхитай байсан учраас миний хоолын ерөөсө гараагүй байна. Тэгэхээр энд юу ярьж байгаа вэ гэхээр энэ стейжнийх нь гадаа янз бүрийн хөшөөнүүд байгаа юм байна. Тэгээд ерөнхийдөө бол энэ хав айгуу сэлүүхэн сайхан зайтай хүн бахтай газар байна гэж байна. Тэгээд удахгүй манай найз ирж болохоор найзаа хүлээцгээе гэж байгаа юм байна. За бид гурав ингээд Тоторигийн элсэн тасархай дээр арай гэж нэг юм ирлээ. Тэгээд айгүй олон жолчд байсан учраас сэтгэл амарсан. Яагаад гэвэл тэр стейжнийхэн нойр хавцаа ямар ч хүн байхгүй айгүй ил хөл тэгээд жоо санаа зовоод байсан ахгүй энэ газар ч одоо хүмүүс ирд юм уу яад ингээд. Гэтэ ямар ч тааж зөндөө олон хүмүүсийг хараад сэтгэл амарлаа гэж байна. За энэ болохоор элсэн тасархааныхын хажууд байдаг элсээр хийсэн музей байгаа. Европын гадаадын хүмүүс ирээд энэ баримтлуудыг бөөндөө хийсэн юм байлээ. Тэгээд бүр айгүй реалистик мундаг барьсан элсэн баримтлууд байсан. Амар детальтай хийсэн баримтлууд үргэлжилсээр
Өглөөний мэнд 2 дахь өдрийн өглөө боллоо. Өнөөдөр би тэгээд нэлээд аажуу болсон. Яа гэвэл нэг хийх юм байхгүй заяа. Ууланд гарыг гэж бодож ирсэн ч гэсэн яг гурвалхнаа ууланд гарахаар нэг жоохон амар санагдаад тэгээд тэрний оронд зүгээр жоохон галт тэргээр яваад нэг цагийн зайтай байдаг. Тэм далайн эрэг очие гэж бодлоо. Тэгээд энэ болохоор манай хостелийн 3 дахь хойшин байдаг террас маягийн галбай. Эндээ ингээд гоё оройрол сууж болох. Гэхдээ араа хүртэл сууж болох байсан. Тийм тэгээд дотоорын бол ерөнхийдөө нэг юм уу 2 өдрөөр л ирэх хэрэгтэй байд. Бид хэд чинь яг 3 өдөр 2 шөнөөр ирсэн аахгүй юу. Тэгэхээр ер нь жоох ихтэж байна. Тийм ээ. Тэгэхээр далайн эргээр уулзцгаая. Би тэгэд бас энтхийн кофегаар алдартай гэсэн. Тэгээд өглөөний цайнд кофе уугаад гоё суух гэж байна. Хажууд байдаг кафе орно. Itadakimasu. Амар гоё. Зөөлхөн амттай. Соус нь креми. Тодорой гоё байгальтай юм байна. Автобус нь үнэтэй байна. Бид нэр бич явж байна. Түлээ Окинагагийн дараа орох гоё зингэг бастай гэлөө. Бид хэд өгөн автобусандаа суугаад яг далайн эрэг орё гэд явж байсан хгүй. Тэгээ далайн эрэг орох автобусныхан буудлын болохоор нэлээд цаана байсан. Тэгсэн чинь яг наадлынхан буудлын дээр нь баа хүмүүс буучгүй. Тэгэхээр юу хэлээд энд буух ёстой юм болоо гэж бодоод тэгээ буусан чинь ийм завны газар байсан. Тэгээд айгүй азтай энэ завыг олоод тэгээд тэр хавийн эргүүдийг хадан зохионуудын цэнгэг усын бүгдийг харж чадсан. Айгүй азтай ерөөсөж юус төлөвлөг байсан юм нэ. Бүгдийг хийж чадсан. Сая завндар суугаад амар гой хавцал тэнгисийн эрэг юм ш нэрээ. Тэнгисийн эргийн далайгаар яваад амар сэтгэл өндөр энэ хороодлыг төрж ирсэнд амар баярлалаа. Тийм болохоор эндээс яг энэ мэдрэмжийг хадгалахын тулд гоё өөрсөндөө дуртаглах юм авмаар санагдсан. Ямар юм ааг үзүүлье. Зүгээр ванили юм. Юу нь бол Арвалчны бихний зарим. Нэг ч жуулч алга. Зөвхөн бид л алга. Энэ арай цэвэрхэн шат байна. Хүн ашигласан юм шиг.
voice over хийж байгаа Номко байна. Энэ үед бас салхинаас болоод ерөөсөө миний яриа сонсогдоогүй. Ер нь бол айгүй гоё нууцлаг, амир ерөөсөө хинч байхгүй, үзэсгэлэнтэй ийм газар болсондоо баярлж байгаа гэдгээ сэтгэл хөдлөлтөй хэлж байна. Тэгээд яг гадаад орнд ирсэн юм шиг байгаа биз гэд гайхуулаад та бүхэнд харуулж байна. Уулын хараа дээр байна. Уулын хараа баг мөн байна тий. Аха. Хайл биш аха. Зүр сүм шиг газар юм шүү. Тэгэхээр бид сая TikTok хийсэн. Үзхийг хүсвэл Instagram руу ороорой. Тогтсон. Эсвэл шууд газар дээр өгсөн. Мөнгө гайхалтай тий. Гэтэ ийм ирвэх амьдрал дээр байдгаа. Яг ийм үстэй харч байгаа. Том өнгөнгийн би амар сайн. Бүгд ирвэхийнүүд гайхалтай юм. Энэ бүр ямар гоё юм өсөндөө хавцаар болгочмоор. Энэ so cute. Тийм биш монголч юу гэж. Яалч Монгол яг динзавр их татаг гэж тэр ч гэсэн. Гайхалтай. Энэ ч бүр ямар мангар том. Oh my god. Оо, наад бол чинь нэг ийм өвчтэй хүн байдаг тийм жижиг юм харангууд. Би харсан. Тогшоо. Юу дүүлээ тоншуул. Тогтмол инхэн үү? Дүүр амил жинхэнэ шиг тий. Энэ бүр ямар шижиг юм бэ? Йоо, би гэтээ яс мэлхийнээс ингэж айж үзэж байгааг юм. Би бол мэлхийнээс амар айдаг заяа. Тийм би бас амар том загас энэ төр бас эвгүй те. Ер нь тэгээ нэг Шүлээ чинь юу? Йоо. Амар эвгүй юм. Уй гарш гэж юм шиг. Хамгийн том шүү дээ. Нэг улаан бүхстэй сар мөч юм уу шүү дээ. Ямар аим. Халагийн сүдэр үзсэн энийг хөдөлж байгаа юм яалаа шүү дээ. Нош. Арав. Ингээд нөгөө нэг амар том нэгまた大きな声での会話はご遠慮ください。ジップライニング指導ご使用の際ですが。Я готов дулач